За манай цагдаагийн ерөнхий газрын хажуу түр хамгаалах байр. За ерөнхийдөө 650 м квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. 8 өрөө. За 30 үйлчлүүлэгчийг нэг дор үлээ авах байдалтайгаар зохицуулах зүйл ажиллагаа явуулж байгаа. За метр квадратын хувьд бол яг нөгөө стандарт шаардлагыг бол хангах жоохон эрсдэлтэй. За энэ одоо үйлчлүүлэгчгүй байгаа нэг өрөө. Гэр нь бол гэр бүлийн хүчирхийллийн овогч нар дийлэх тохиолдолд одоо хүүхэд бас давхар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж ирж байгаа учраас энэ хамтдаа хүлээж авдаг. За тэгээд хамар нь сургах тойрны харьяалаар хүүхдүүдийг сургууль цэцэрлэгийн боловсролд хамруулах. За тэгээд гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль заасан тусламж халамж үйлчлэгүүдийг үйлчлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна. За ер нь бол Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль зааснаар үйл ажиллагаа явуулж байгаа 39 байр байгаа. За үүнээс одоо түр хамгаалах байр 23, нэг цэгийн үйлчлэгээ 16 байгаа. За үүнээс Улаанбаатар хотод 15, орон нутагт 24 байна. За яг цагдаагийн байгууллагын хэмжээнд ингээд үйл ажиллагааг нь бүтэн хариуцж байгаа ганц байр байгаа нь энэ байр. За бусад нь бол ингээд цагдаагийн байгууллагын байранд үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн хөлөг нийгмийн хамгааллын яамны агентлагуудаас одоо үйл ажиллагааг нь эрхлэн хариуцдаг ийм байрлалчлууд бас байгаа. За тэгээд эмнэлгийн байгууллагууд 4, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хөгжил хамгааллын газрын 29 байр Монгол Улсад одоо үйл ажиллагаа явуулж байна. Түр хамгаалах байранд хүлээн авснараа одоо гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль заасан дараах 7 арга хэмжээг бид нар хэрэгжүүлж байгаа. За эрх зүйн тусалцаа үзүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ, аюулгүй байдлын хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, шаардлагатай байгууллагууд холбон зөвлөлт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээгүүд тэгээд хамгийн өндөр хэмжээнд бол нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх буюу одоо иргэний үйлчлэг бол иргэний үйлчлэгийг олгуулах, хэмжээ авч чаддгүй бол хэрэндэн зуучлах гэдэг ингээд бүх төрлийн үйлчлэгийг ингээд гүйцэтгэж үйлчилж байна. За тэгээд энэ 2016 онд бол мэргэжлийн хяналтын газар болон галын байцаагч нарын дүгнэлтээр энд үйл ажиллагаа явуулж болохгүй иргэдэд аюултай нуурах бусад балив хангамж аюулгүй байдлыг хангах галын аюулгүй байдлыг хангах боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байна. Энэ түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвчм гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш бараг 39 байгуулагдсан гэсэн атлаа гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяанд нэг за цагдаагийн байгууллагын дэргэд нэг 2 байр харьяалагдаад ингэ явж чинь гэхээр нэгдсэн зохион байгуулалт удирдлага байхгүй шүү дээ. Зүгээр тал талд ингэ байрууд байгаа бүгдээрээ стандарт бус тэгсэн мөртлөө хин одоо яг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах юм бэ гэдг нь тодорхойгүй явчихаар хэний хариуцах ажил вэ гэдэг нь асар ойлгомжгүй байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол тогтолцооны хувьд бас одоо зайлшгүй өөрчлөх ёстой. Тийм учраас хууль зүйн яам дээр бас одоо инхвайри сайдаар ахлуулад олон хууль эрх зүйн орчныг шинжлэх ажлууд бол эхэлж байгаа. Тэгэхээр энэ үеэр бол энэ их хурлтайгаа бас нэгдсэн ойлголтод хүрээд бидний наврын чуулганаар бол энэ гэр бүлийн хууль, гэр бүлийн процессын хууль, энэ гэр чөхрөгчийг хамгаалах хууль гэдэг хууль зүйн яам дээр ажлын хэсэг нь байгуулагдаад зарим нь өргөн мэдүүлсэн, одоо зарим нь өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа хуулиуд дээр анхнаас нь их хурл энэ засгийн газрын бодлогуудаа ингээд нэгтгээд явуул цаг хожно гэж бодож байгаа. Тэгээ түр хамгаалах байрыг нэг жишг ийм түр хамгаалах байр бүгдээрээ бас хийж үзүүлээ л дээ. Тэгээд энэ жишгээрээ одоо ийм бусад 39 түр хамгаалах байрууд яг энэ жишгийн дагуу менежментийн хувьд ч гэсэн ингэж удирдах болдгиймаа гэдгийг хууль зүйн яам цагдаагийн байгууллага өөрсдөө харуулаа. Тэгвэл одоо энэ эцэг эхчүүд за одоо энэ хүчирхийлэлд өртсөн одоо эхчүүд бол маш их одоо өргөдөл бичдэг, уулзах хүсэлтүүд тавьдаг. Тэгэхээр энэ чинь төрийг төлөөлж байгаа төрийн их барих дээд байгууллагын дарга үед бас хүн ёсоор уулзах ёстой шүү дээ. Тэгээд тэр хүчирхийлэлд өртсөн хүүхдийн ээжтэй би бол уулзсан. Нэгт бол би төрийн их барих дээд байгууллагын даргын хувьд нөгөө талаараа бас өөрөө бас эцэг хүний хувьд уулзах ёстой. Саналыг сонсох ёстой гэдэг утгаас сонс. Тэгэхээр энэ үнэхээр одоо сэтгэл одоо эмзэглүүлэм ийм гинт хэрэгүүд гараад ш дараа. Дахиж ийм гинт хэргийг гаргахгүй байлгахад бид нар яаж анхаарах? Гаргахгүй байлгах. Тийм учраас тэр түр хамгаалах байраа одоо тэр сэтгэл эмзэглүүлэм гинт хэрэг гарсан дахиж ийм одоо гинт хэрэг гаргахгүй тулд тэр анхаарах ёстой гэдэг утгаараа тэр охины одоо тэр гэгээн дурсгалыг одоо хүндэтгээд тэр бас тэр охины нэрээр нэрлэдэг ч юм уу ийм түр хамгаалах байраа ийм аимшигтай гэмтэр гарч ирсэн шүү. Дахиж ийм гэмтэр гарч болохгүй шүү
Тэгээ үүнд нөгөө миний энэ нэг ажлын шиг үүргэхээс илүүтэйгээр бас хүний хувьд сэтгэл гаргаж манай цагдаагийн байгууллага ажиллах хэрэгтэй байхгүй. Энэ зөвхөн манад өгсөн чиглэл биш. Тэ? Бид нар бүгдээрээ л гэр бүлтэй үр хүүхдтэй. Тэгэхээр дахиж ийм юм дээр гаргахгүй тул тэр хүүхдээр дамжуулаад нийгмийн ухамсарыг төлөвшүүлэхийн тулд тэгээ бид тэр шинэ саран гэдэг одоо хүүхдийн ээжтэй бол би энэ асуудлыг бас уламжилсан. Та бол энэ нийгэмд юм хүүхэд хамгаалах. За хүүхдийн эрхийг хамгаалах. Нийгмийн ухамсарыг төлөвшүүлэхэд дахиж энэ тань тохиолдсон юм уугаа шүү. Аль нэгэн өөр гэр бүл гаргахгүй тул нийгмийн ухамсарыг төлөвшүүлэхэд та өөрөө бас тэ оролцох ёстой. Хүмүүст бас үлгэрлэлчтэй энийг ингэж дахиж гэмтэрэг гаргахгүй тул анхаарах ёстой гэж бас өөрт нь хэлсэн. Орчлоор баярлалаа. Асуусан давж. Гэр бүл хүүхдийн хамгааллын асуудлууд тэр дотроо бас гэр бүлийн хүчирхийлэл тэргийн бас солиос болж байгаа. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг гэмт хэрэгт таллгаас бас өрцөн сэргийлэх хамгаалах энэ тогтолцооны бас шинжилэлд бас анхаарал хандуулж өөрийн биеэр манай цагдаагийн харьяа төр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцж байгаа. Танд бас баярлалаа. Таны өгсөн үүрэг бодлого чиглэлийн дагуу бид гэрч хөрөгчийг хамгаалах хуулийг шинжилсэн хариулах хэлбэрээр одоо энэ хаврын 3 сарын 15-нд нэгдэх хаврын чуулганаас эхлэхээс өмнө одоо улсын их хурл танд сайн хэлцээж өргөн барья. Бид бол үнэхээр энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй бол нэг энэ төр бол бас жоохон хүчирхийлэлтэй хатуугаараар үзэхгүй болохгүй юм байна гэдэг ийм одоо арга барилаар нэг 9 жил явж байна. За би бол одоо хууль зүйн дотоодын сайдын хувьд бол юу гэж үздэг вэ гэхээр 2017 оны сүүлээр энэ гэр бүлийн хүчирхийллийн хуулийг тэмцэх хуулийг хэрэгжүүлээд нэг жилийн дараа судалгаа авч үзсэн. За их тийм сонин судалгаа гарсан. Монгол улсын төвхөнд анх удаа хүн амны санаатай гэмтэргийн тоо 2017 онд 80 гэмтэргээр буурсан. Тэг бид нар яагаад энэ хүн амны санаатай хэргийн тоо буурч ба гэсэн чинь гэр бүлийн хүчирхийлэгчийг тэр даруйд нь анх үйлдсэн даруйд нь анхааруулад баривчлаад шийдэгдэх гэсэн чинь яг гэр бүл салахад нөлөөлж байгаа гэдэг боловч хүнийг алах хэмжээнд хүртэл нь асуудлыг хурцтуулахгүйгээр урьдчилан сэргийлж бас бид чадж байгаа юм байна. Сайн тал бас байгаа юм байна гэдэг ийм дүгэлтэнд хүрсэн. Тийм ч учраас энэ төр хамгаалах тогтолцоог улам бүр одоо боловсронгуй болгож явъя гэдэг ийм зүйлтэй. Саяны хэлсэнчлэн одоо өөрөг чиглэлийн дагуу бид энэ хамгаалах байрны төсөв оронтойтой холбогдсон асуудлыг бол хууль зүйн дотоодын сайд өөрийнхөө төсөв санхүүгийн хүрээнд дэмжиж шийдвэрлэе. За замана. Израиль ер нь хүүхэд хамгааллаараа бас үлгэр жишээ ажилдаг болсон үстэй. Ер нь төр хамгаалах байрууд яг стандартын юм. Монгол улсын байгууллагын төр хамгаалах байрны загварыг хийцтэй. Нийт 3.5 га газар дээр байдлыг төлөвлөж ингээд хатгаа дээрээ нийт тонн каца хийцэх юм байж байгаа. Нийтдээ нэг 73 орчим өрөөтэй. Үүнээс яг байрлагч хүлээж авах өрөө зэрэг нийтдээ 10 нийтдээ нэг 40 хүн хүлээж авах хүчин чадалтай 21 өрөөт тусгайтай. Яг зориултын. За тэгээд одоо энэ дундаа одлоор энэ гонхтой агаарлах салхилах талбай голдоо юм байна шүү дээ. Яг зориултын одоо нэг давхартай одлоор зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настай хүмүүсээ хүлээж авах. Хоёр давхартай яг үндсэн одоо төр хамгаалах байраар үүсгэж байгаа нөгөө гэр бүлийн хүчтэй бусад төрлийн гинтэргийн хохирогчтой хүлээж авах өрөө тасалгаанууд ингээд цуг байж байгаа. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх гээд энэ төр хамгаалах байр гэж ажиллаулаад байна шүү дээ. Гэтэл 2 жил ингээд барилга барьсан мөртлөө комиссны хүлээж авахгүй ингээд суугаад байдаг. Тэгээд жил ирэх тусан гэмт хэргийн тоон өсөөд байдаг. Юунаас болоод хувийн хвшил бол цаг хугацаанд ингээд барайл өгцөн л байна. Тэгээд би сангийн сайдад бол одоо энэ асуудлыг өнөөдөр хэлнэ. Одоо наад хурдан хугацаанд байрыг ашиглана. Бити ингээд нэг хууль хэрэгцсэн нэг баахан дүрм журам яриад энэ хувийн хвшлийн дандаар ингээд таавар үсгээд идэх байхгүй. Тэгээ эдгээр яаж битгий? Бид нар яаж шүү дээ. Тэ? Тэгэхээр сангийн ам өөрсдөө тэгээ яаж шийдэх юм бэ? Наад асуудлаа хурдан хугацаанд нь
шийдээд энэ хувийн хвшлийг ямар нэгэн хохирлгүй болгоод хурдан хугацаанд энийг комисс ажиллуулах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагууд бас өнөөдөр би хэлье. Одоо хурдан комиссаа ажиллуулад надад хүлээж аваа. Тэгээ би түрүүн бас хэлсэн. Энэ 2 сард энийг цагдаагийн байгууллагын дэргэд энэ байрлаа. Түр хамгаалах байраа аваад ажиллуулад менежментийн өөрөө хариуцаад тэгэхгүй энэ чинь өдөр хэмжигдээд байна шүү дээ. Тэрийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй 2 жилийн өмнө бариад ингээд болцоод хүлээлгээ өгөхөр авахгүй ингээд хоосон байр. Тэгээд нөгөө байрууд нь ямар ч хангалтгүй. Тэгэхээр сангийн дэд сайд сангийн амныхан байна. Тэгээ та нар одоо би ингээд нүүрэн дээр чи хэллээ те. Та одоо сангийн ам дээр очиод наад санхүүжилтийн асуудлаа ингээд шийдвэрлээд дуусга. Тэгээ энэ 2 сайд бол оронтойгоо шийдье гэсэн. Цагдаагийн байгууллага дэрэгдээ авъя гэсэн дүр хамгаалах байраа те. Тэгээд чуулга эхлэхэд гэр шохирчийн хууль, гэр бүлийн хууль, процессын хуулийг чуулганаар эхэлж батлана. Энэ жил бол хүүхэд хамгааллын жил шүү. Тэгээ би хэлээд байна. Хүүхэд хамгааллын жил болгосон шүү. Тэгэхээр төр нялхсыгаа хүүхдийг хамгаалтанд байлгана гэдэг үндсэн хуулийн сүүр концепц энэ иргэний баталгааг нь одоо хангуулна. Дээрээс нь над би нэг чөлөөлийн санаачлаг гэдээ яриад байгаа шүү дээ. Тэ би танаас салбарынхантай бас нэг уулзсан. Ер нь энэ нийслэл төр юу болоод байна? Орон нутагт юу болоод байна? За энэ эрчим хүчний ам, барилгын ам, зам тээврийн ам гэдэг энэ дид үтсийн амдууд юу хийж байна? Тэгээ энэ ер нь хүн сурталыг ингэж арилгахгүй бол явахгүй боллоо. Тэгээ тэр 90 хуулийг та нар дэмжиж тэр 90 хуулийг өөрчилж хийж бүгдээрээ энэ нэг зарим ажлуудаас нь төрийг салгах ажлуудыг шатараатай хийхгүй бол болохгүй гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээ одоо энэ төр хамгаалах байраа одоо тэр бяцхан охин харамсалтайгаар одоо бусдын гарт онц хэрцгийгээр одоо амиа алдсан. Ээжтэй нь би уулз. Тэгээ энэ байрыг тэр ээжтэй нь би бас энэ хүсэлтэд хэлнэ. Энэ төр хамгаалах байрыг тэр Шин Саран гэдэг охины нэрээр нэрлж тэр охиныг гэгээн дурсгал зориулж энэ байрыг одоо дахиж тийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах нийгмийн ухамсарыг дээшлүүлэх ажлыг хийх ёстой. Одоо комисс хүлээгээд авчвал хаврын чуулганаас өмнө одоо үйл ажиллагаа явуулах ийм одоо нөхцөлийг таныг бас өөр одоо нээлттэй 3 сарын 1-ний өмнө энэ төр хамгаалах байрыг та тэр 900 саяар авцсан байгаа төхөөрөмжөө тавиад нөгөө амлсан хүмүүсээ цалинжуулаад энд байлгаа. Хүн жил гудсан хүртэл бүгд цоош нэ. Тэгээ авчраад тэгээд 3 сарын 1-ний өмнө нээлтэнд намайг уурна шүү. Тэгээд Шин Саран гэдэг тэр хүүхдийн гэгээн дурсгал зориулаад энэ төр хамгаалах байруудыг байгуулад дахиж тийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Ингээд бүгдээрээ 3 сарын 1-ний өмнө энэ байрны нээлтэн дээр уулзъя гэж тохирлоо. За хийсэндээ. За өөргөө гүйцэтгэнэ. За амжилт. Баярлалаа. Тийм бай. Байрш нь нууц байх хэвээр. Хаана байгаа нь мэддэхгүй тэр нөгөө өвчрхэлэгч тэгээд энэ чинь нөгөө олох эсгүй. Тэр ихний хүүхдийг хамгаалах хэвээр. Тэгээ байршил бол бас нууц. Саний орж ирсэн хаалган дээр ерөөсөө машинтаа оруулж ирээ тэр арканд буулгаал нууцлалтаа оруулж ирээл энд хүлээж аваад бүртгэлжүүлээл эмчийн үзлэгээ хийгээл тэгэл ерөөсөө усанд оруулаад нөгөө өөрийнх нь ачаа дээш байдаг бол ачаа дээш нь дийлдэг өрөөнд нь тавиал тэгэл ийшээ байрлуулгаа оруулах. Ийм л одоо процедуртай юм хотод зохион байгуулалт. Нөөцтэй хаалга. Янз бүрийн нөөц одоо 3 хаалга хойд. Бас зөвхөн өөрчлөсөн байдлаар тооцож байгаа нь яг бид нар энэ гэр чухрагчийг хамгаалах хуулийн төсөлдөө бол концепц оруулсан байна. Тодорхой одоо том гэмт хэргийн гэрч ч юм уу тийм ээ тийм хүмүүсийг бас нууцлах хамгаалах хүрээнд ч гэсэн ашиглах боломжтой ийм зориултын байр байна. Тий. Гэмт хэргийн гэрч болсон хүмүүсийг хамгаалахгүйгээр гэмт хэргийг үнэн зөвөөр илрүүлж чадахгүй шүү дээ. Тэ? Хохирогчоо хамгаалах хэрэгтэй, гэрчээ хамгаалах хэрэгтэй. Тэгжижил цаашдаа энэ одоо энэ чинь гэмт хэргийг хараад харсан ч хараагүй юм шиг явдаг Монгол хүн бий болж болохгүй шүү дээ. Ичтэй биз дээ. Асар чухал асуудал шүү дээ.